За сайн уу манайхаа өнөөдөр та нартай 2004 онд гарч байсан Гүнжийн өдрийн тэмдэглэлийн 2 дугаар ангийг нь товчлоод яриад өгье. Кино маань Мяа Гүнж аавынхаа өгсөн өдрийн тэмдэглэлийг хөтөлж бугаар эхлэх бөгөөд тэрээр Гүнж гэдгээ мэдснээс хойш аль хэдийн 5 жил өнгөрсөн байдаг. Ээж нь түүний багштаа гэрэлж удахгүй хүүхдээ болох гэд хүлээж байгаа юм бинлээ. Харин Майклийн хувьд хамтлагтайгаа аялан тоглолтоор яваа ба тэд одоо сайн найзууд болцгоосон байдаг. Мяа маань коллежид төгсөөд Женовиад ирж байх бөгөөд тэрээр одоо 21 нас хүрсэн тул эмээ нь хаан ширээнээсээ буун Мяа оронд нь хаан ширээнд суух болсныг бид мэдэж авах болно. Үргэлжлүүлэн Гүнжийн 21 насны төрсөн өдрийн үжиглэх болж байх ба Хатан хаан Кларис үжиглэлөө морилон ирэхэд Жов түүнийг тосон авч та хоцорлоо ирэхэм дээдсэ гэхэд Хатан хизээж хоцордгүй юм. Бусд нь л цагаасаа эрт ирж байхгүй юу хэмээдэг. A queen is never late. Everyone else is simply early. Удалгүй Мяа маань хүрэлцэн ирэх бөгөөд энэ сайхан залуугийн хөлн дээр нь санаандгүй гişгээ тайчнөө. Тэгээд бие биенээсээ уушлал хүсээд цааш явцгаадаг. Үргэлжлүүлэн Гүнж маань улсынхаа уламжлалын дагуу Женовиагийн бүх ганц бие ирчүүдтэй бүжгэлж байх бөгөөд зарим нь бүр яг яа гээд байгаа юм бэ гэмээр л бүжгэлж байдаг шүү. Энэ үед нь ашгүй саяны залуу яг цагаа олон ирж тэд танилцах ба тэрээр өөрийгөө Николас гэж хэлээд та хизээд миний хөл дээр гიშгэж болно гэдэг. Энэ хоёр маань ч тэгээд бие биенээсээ харцаач салгаж чадахгүй бүжгэлж байх хооронд ханхуу Жак гэх бяцхан хүү өөрийнхөө ээлж болсныг хэлээд саад болчихноо. Маргааш нь Мяа Гүнж маань шин зарц нартайгаа танилцаж тэднийг ингэж сүртэй ёслох хэрэггүй дээ гэхдээ улам сүртэй ёслоод нэг л ойлголцож өгөхгүй. Үүний дараа Мяа нэгэн өрөөний нууц хаалгыг нээснээр хонглоор дамжин хурлын танхимыг харж болох жижиг цонхыг олох ба тэнд нь Женовиа улсын парламентын хурал болж байдаг. Гэтэл Мэйбери гэгч гишүүн босч ирэн өөрийн зээ дүүгээ 21 нас хүрсэн тул хааны удмын өөр нэгэн угсаа залгамжлагч хаан Синтид өрсөлдөх бүрэн эрхтэй болсныг хэлдэг. Үүнийг сонссон Хатан хаан ч босч ирээд Мяагаас сурснараа амаа татл гэж авдیں۔ Shut up! Гишүүд ч бүр гайхаастай. Мөн өөр нэгэн гишүүний хийлж буугаар бол Женовиагийн хуулийн зааснаар Гүнж хаан ширээнд суухаасаа өмнө заавал нөхөрт гарсан байх хэрэгтэй юм байна лээ л дээ. Харин Хатан хаан бид энэ хуулийг хизээч дагдгүй байсан. Эр хүн хаан болохын тулд заавал гэрэлтгүй шүү дээ. Бид ч 21-р зуунд амьдарч байна. Миний ач охиныг ирчүүдээс ялгалгүй адилхан эрх олгох ёстой гэж хатуухан хэлдэг. Үүнийг сонссон Мяач "Тийм ээ" гээд өөрийн ирэхгүй орилоодохноо. Гэсэн ч энэ гишүүд бүгдээрээ эрэгтэйчүүд болохоор жоохон хүүсээр ялгарлаад наачж байгаа юм л да. Мяа Гүнжийг 30 хоногийн дотор хүнтэй гэрлэхгүй бол дараагийн хүнд хаан ширээг шилжүүлэхээр болцгоодог. Эмээ нь харин охиндоо хандан заавал хүчээр гэрлж Хатан хаан болох албагүй шүү дээ гэдэгч Мяа маань аавынхаа хэлсэн үгсийг санан өөх дээдсийнхээ хүргүүдийг харж урам зориг аван би ч гэсэн тэдэн шигээ улс орноо хөгжүүлмээр байна гэдгээ. Удалгүй нөгөө өв залгамжлалд өрсөлдөх хүн нь ордонд түр амьдрахаар ирдэг бөгөөд эмээн түүнийг ямар хүн болохыг мэдхийн тулд урьсан байдаг. Мяач түүнийг хараад өмнө нь бүжгэлж байсан залуу болохыг танин хөлн дээр нь чангахан гიშгчээд яваад өгнөө. Эмээн түүн дээр ирээд саяны үйлдэлээ тайлбарлахыг хүсэхэд нь Гүнж маань үдшилтэйгээр хэн гэдгийг нь мэдэхгүй байсан тул бүжгэлж бүр сэтгэлсэн талаараа хэлэхэд эмээн хатны хувьд саяны явдлыг чи яавч хүлээн зөвшөөрч болохгүй. Харин эмээгийн чинь хувьд ёстой болж гэж хэлье гэх болно. Үүний дараа эмээн түүнд зориулж бэлдсэн өрөөг нь танилцуулах ба үнэхээр л үлгэрийн мэд Гүнжийн өрөө байдгийн. Тэгээд бас болоогүй хуцсных нь хэсэг бүр гоё заа. Тухайн үеийнхээ шин загварын өндөр эсгийдүүд, нарны шилнүүд, хослолууд, гоёл чимэглэлүүд болон түүнд захиалан хийлгсэн тэтэмнүүд хүртэл байдаг. Мөн эмээн түүнд хандан одоо хамгийн гоё гинтийн бэлгэнэ гээд нэг хаалгыг нээлгтэл дотроос нь найз лилийн гараад ирнэ. Найзууд ч бүр бөөн баяр болох нь ойлгомжтой. Тэгээд тэд хамтдаа Мяад тохирох нэгнийг сонгоцгоох ба эмээн бидэнд хувийн ашиг сонирхлоосоо болж саад бололгүй улс орныг захирахад туслах нүдэнд дулаахан ухаантай хүн хэрэгтэй гэд дэлгэцлүү харахад энэ Андрю гих залуугийн зураг гарч ирэн түүнийг дуу нэгтэйгээр сонгоцгоодог. Түүнтэй Мяа хэд хэдэн удаа болзоонд явж танилцах бөгөөд нэгэн болзоон дээрээ Андрю эллен эмээгийнхээ хормын бүгжийг түүнд өгөн гэрлэх санал тавьснаар Мяач зөвшөөрөн тэд сүү тавьцгаадаг. Харин нөгөө гишүүн чинь дүү Никластай хандаж Мяаг уйрааж өөртөө дурлуулан бодлыг нь өөрчлөн гэрэлтийг нь бүтлгүүтүүлэхийг даалганаа. Удалгүй Мяа бөгжөө хараад сууж байхыг нь харсан Никлас түүн дээр ирээд эргэлзээд байгаа мó да гэд өдөж эхэлдэг. Мяач түүнд
Миний тэтмийг булаах гэж байгаа талаараа хэлсэн бол чамтай бүжгэлэхгүй байсан юм. Залтай амтан гэд энэ хоёр маргалцгаанаа. Имэн Жоутэй Мягийн хормын талаар ярилцаж байх ба Жоу түүнээс удахгүй хатан байхаа болгохтол хоёулаа одоо харилцаагаа нууцлага болъё гэд энэ талаар сайн бодож үзхийг хүсдэг. Мя гүнж маань хаан ширээндээ суухын өмнөх өдөр гал голомтоо бадрах ёс болгож ёслолын цагирал руу галт цэм тавих ёстой ба үүндээ бэлдэж эхэлдэг. Гэвч дүрмийн дагуу багшигааж гусан эргэн тойрныхоо зүйл рүү хамаагүй харуулж өгнө. Үүний дараа хатан хаан ард иргэдтэйгээ уулзалтын ач охиндоо зааж зөвлөж байдаг. Маргааш нь ордны харуулын ёслолд оролцохын өмнө Имэн Мяд морин дээрээ зөв суухад туслах олон жилийн өмнөөс хэрэгжилж ирсэн арга болох хиймэл модон хөлийг харуулan манай хүнч үүнийг нь даашин зараа халахлаад ордог. Харин өнөөх Мэйбри түүний морь сургагчид нь хиймэл могоо өгч ёслолыг бүтлгүүдүүлэхийг даалгадаг. Үүний дагуу моринж үргэж Жоу түүнд туслахаар оролдохдоо хиймэл хөлийг нь унгааж олны доог тохуу болноо хөрхий. Мя тэгээд зүчээндээ ирээд уйлаад суухад нь Николас түүнд ирээд ярилцах гэж хичээсэн ч Мя түүнийг угаасаа харахыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Харин тэдний гарсны дараа Жоу Мэйбрид хандаж дахин охинд муу зүйл хийвэл сайнаа үзэхгүй шүү гэж сануулад хиймэл могоог нь өгчгөөд явдаг. Маргааш нь нэгэн сэнгүүнээр Мя сүйт залуутайгаа явж байхдаа Николас болон түүний дагуулж ирсэн эмэгтэйтэй таарах ба энэ хоёрч бүр бие биенээсээ давж гарах гээд хажуудаа байгаа хоёрыгоо өрсөлдүүлж гарахад үүнд нь тоххгүйдсэн хоёрч зайгаа тавиад түр явцгаадаг. Энэ хоёрч маргаанаа усан оргилуурын дэргэд үргэлжлүүлэх ба сүүлдээ бүр Николас Мяг үнсгэд гүнж маань өөрийн ирэхгүй үнсэлтэнд нь автаад хөлөө хүртэл өргөөдөхнөө. Гинэт ингэж болохгүйгээ сансан Мя тэгээд үнсэнд нь уурлаж байгаад энэ хоёрч хамтдаа хүл алдаад услан унчихдаг. Оройн манай хүнч эмээгээсээ жартыг хүртэх нь ойлгомжтой. Харин маргааш нь Женовья улсын тусгаар тогтнолын баярын жагсаал болж байх ба Мя маань жагсаалыг үзэж буй бяцхан охиныг хоёр хөвгүүд чоглож байхыг анзааран тэргээ түр зогсоохыг хүсдэг. Тэгээд гүнж маань түүн дээр очин эдгээр хүүхдүүдийг асрамжийн газрын хүүхдүүд болохыг нь мэдэж авах ба бяцхан охидод бүгдэнд нь титэм авч өгөн та нар бүгдээрээ гүнж шүү хэмээн хэлээд харин гүнж байхын тулд гүнж гэдэгтээ итгэх хэрэгтэй гэд бүгдийг нь дагуулan жагсаалд оруулан хамтдаа алхацгаах болноо. Энэ хэсэг гэхдээ бүр үнэхээр хөөрхөн. Тэгээд үүний дараа асрамжийн газрын хүүхдүүдийг өвлийн ордонд төсөв хуримтлал түр байрлуулахар болдог. Оройн Мяг үнж дэлхийн олон орны гүнжүүдийг ордондоо урин охидын үдшилэг зохион ордныхоо төв танхимд гулсуур хийж тоглоцгоодог. Удалгүй хатан имэнж бас ирэн залуудаа ингэж гулгадаг байснаа хэлээд бүр цогсоогоор гулгаж харуулдаг. Тэгээд манай хүн имээгээ хөөргсөөр байгаад бүр дуулуулаадахнаа. Ирчүүдийг уйраач цахиж явсан үзэсгэлэн гоо наманда таасан бүсгүй заяа насаараа хангасан бүсэн заяа. Мя маань тэгээд имээтэйгээ найзуудтайгаа гүнж нартаа цагийг үнэхээр зугаатаа өнгөрүүлж байгаа нь харагддаг. Харин энд Николас ахтай хандан Мяг хорлохоо болцгоёо. Тэр миний боцноос өөр хүн байж Мя улс орноо боддог хатан хаан болоход тохирох юм шиг байна. Харин ч Женовья улс сайн хүний гарт очиж Мя ч аз жаргалтай болно гэхт ахын ч чи түүнд дурлцсан юм байна те гэд уурлаж гарнаа. Тэгснээ гинтл за чи л аз жаргалтай байвал боллоо. Цаадах дээрээ очиж биднийг бууж өгснөө хэл гээд гаргачихдаг. Харин гарсныхан дараа нэг л юм сэтэл хоцорж байгаа харагданаа. Мяг харвааныхаа бэлтгэлийг хийж байхад нь Николас ирж түүнд зөв харуулахыг айгүй янаг байдлаар зааж өгөөд энэ хоёр маань ч бүр бие биедээ дурлсан байгаа нь харагддаг. Тэгээд Николас маргааш явах болсноо Мяд хэлээд явхаасаа өмнө түүнтэй уулзмаар байгаагаа хэлнэ. Харин оройн болоход Мяг цонхороо модоор дамжаад нууцаар гараад ирэхийг хүсээ зогсож байдаг. Мя маань харин эргэлзээд байж байхад нь найз Лилийн түүнийг чи яваа би аргалж бай гэд хурцлаад гаргаадахнаа. Манай хоёрч тэгээд морь унан давхисаар нэг том модны доор ирэн мөрөөдөл болон нууцуудынхаа талаар ярилцаад хонцгоодог. Харин өглөөнд болоход тэднийг ах Мэйбригийн даалгасан хүн дагаад ирчихсэн зургийг нь дарж байхыг Мя хараад Николас өөрийг нь урагтаж авчаад зураг даруулсан байна гэж бодон уурлаад явхад нь Николас угаасаа хилмигчж байгаа юм л да. Би энэнд ямар ч холбоогүй штэ гээл хоцорноо хөрхий. Үүнээс нь болоод бөөн сенсац дэгдсэн байх ба манай хүнж сүйт залуудаа юу ч болоогүй гэдгээ тайлбарлахад нь Андрю харин гэрлэх нь одоо ч зөв санаа гэж бодож байгаагаа хэлээд түүнийг үнсгэд энэ хоёр маань хоёулаа юу ч мэдрээгүй байдгийн.
Гэсэн ч тэд хэлсэндээ хүрэн гэрлэлтэд хിവэр авч үлдэхэр болох ба бүх зүйл сайхан болно гэж цэвэрлэдэг. Ингээд гүнж маань хормондоо бэлдэж эхлэх ба ээж нь гинтийн бэлэг байран дүүгийнх нь хамтаар ирсэн байдаг. Мөн Паулач бас ирж хормынхын заслыг хийж эхэлнэ. Харин Никлас ахтай хормонд явахгүй гэдгээ хэлэхэд нь ах нь ч бас л нэг юм сэтцсэн байдалтай чимээг өхөн гуяа алхтаад гараад явдаг. Түүнийг явсны дараа тэдний үйлчлэгч нь Никласт хандан ав гахч нь таны бичлэгийг хүнд хэлэхийг даалгасан талаар хэлэхэд Никлас ч одоо л нэг нүдэн нэгдүү гэлтэй хоримлого яарал гараад явнаа. Энэ хооронд Хатан хаан хормын зочдыг хүлээн авч байх ба зочдын дунд бүр манай Марвелийн эцэг гэгдэх Стэнли маань хүртэл явж байна лээ. Ингээд хуримж эхлэн Мяа маань хаалганы цанаас Жовтэй ярилцсан Никлас өөрийг нь урагтан бичлэгээ хийлгээгүй болохыг нь мэдэж авдаг. Мяа маань ч тэгээд эргэлзэнгүй алхасаар танхимын голоос гинэт зогсоод би түр гарчгаад ирье гэд гүүгээд явчихнаа. Араас нь Хатан имэнж ирэхэд Мяа маань хөөрхий бүр тааг сандраа сууж байх ба намайг уушлаарай эмээ. Гэхдээ би заавал гэрлэн гихт нь имэн түүнд хандан би өөрийнхөө хайр сэтгэлийг биш улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ сонгосон ч энэ сонголт маань намайг насаар минь зовоож ирсэн. Тэрнээсээ болоод чин сэтгэлээсээ хайрлаж явсан хүнээж алдахад хүрлээ гихт нь Жов энэ үед нь ирэн Хатны сэтгэлийг ойлгож байна уу гэлтэй сонсоо зогсож байдаг. Имэн үргэлжлүүлэн Мяад миний алдааг давтах хэрэггүй. Угаасаа л зөндөө алдахаас хойш өөрийнхөө алдааг л хий. Буцаж очиод гэрлэж болно. Эсвэл гэрлэхгүй яваад өгсөн ч болно. Харин ямар ч сонголт хийсэн байлаа. Зүрх сэтгэлээ л даах хэрэгтэй гэж хэлдэг. Үнийг сонссон манай хүн энэ удаад өөртөө итгэлтэйгээр алхаж Андрювт бид хоёр ч жинхэнэ хайртайгаа очих хэрэгтэй биз дээ гэж хэлээд бүгжийг нь буцаагаад өгчгнөө. Андрюч хариуд нь амьдралдаа том алдаа хийхээс минь аварсанд баярлаа гэж суудаг. Мяа маань жирсэн зочдод хандан зөвхөн хуулиас болж хүнтэй гэрлж чадахгүй гэдгээ хэлэн эмээгээ эр нөхөргүйгээр усаа сайн захираад нилээдгүй олон жил болж байна. Мөн би та бүхний хатан болохыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Үүндээ ч өөрийгөө бэлэн болсон гэж бодож байгаа. Тиймээс л өнөөдөр би хүчээр гэрлэхээ зогсож байна шүү дээ. Химээгээд өөрийгөө эр нөхөргүйгээр улс орноо захирч чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэлэх болно. Гэтэл нөгөө Никласын ах нь боломжийг алдалгүй босч ирэн хууль журам ярин эсэргүүцлээ илэрхийлээд дүүгээ хаан болох боломжтойг нь хэлэхэд Никлас ч яг зөв цагтаа ирэн өөрийгөө хаан болохоос татгалзаж буйгаа илэрхийлээд Мяа гүнж бол ухаантай, халамжтай, хамгийн гол нь тэр алсын хараатай учраас улс орноо зөв удирдах чадна гэж хэлээд гарч явнаа. Араас нь жахан уурлаж орилсоор гардаг. Үргэлжлүүлэн Мяа гүнж Женовиагийн хаттад хэрэгжүүлдэг гэрлэх тухай хуулийг цуцлахыг санал дэвшүүлэн парламентын гишүүдийн олонхын саналыг авч чадсанаар хуулийг цуцлан хаан ширээгээ залхамжлахаар болдог. Тэгээд энэ боломжийг ашиглаад Эма болон Жо хоёрынхоо хурмыг хийснээр энэ хоёр маань гэрэлтэй батлуулнаа. Үүний дараа ёслолын цагирагтаач амжилттайгаар галт сумаа тавьж чаддаг. Мяа маань хаан ширээн залахын өмнөх оройн мууртайгаа ярилцсан би сайн хатан болж чадах болов уу гэд сууж байхад нь Никлас ч хүч ирэн чадалгүй яах вэ гэж түүнд сэтгэлийн дэм үзүүлээд мөн тэрээр ирээдүйн хатан дурлснаа хэлэн энэ хоёр маань энэ удаад ямар нэгэн санаа зовнилгүйгээр аз жаргалтайгаар үнсэлтэй хийх болноо. Үргэлжлүүлэн хаан ширээн залах ёслол эхэлж Мяа маань эмээгээсээ титмийг нэр төртөөгөөр хүлээн авснаар дэггүй гүнж маань Женовиа улсынхаа хатан хаан болж буйгаар кино маань төгсдөг байгаа. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол лайк сабаа дараарай. За баяртай.